Чи юу ч өмсөн гоё харагдах юм аа. Атаархмаар юм бэ гэж манай найзууд дандаа хэлдэг. Гэхдээ намайг ийм биетэй болох гэж юу тулсан гэж бодно. Би та нарт өөрийн түүхээ ярьж өгье. 10 жил байхдаа би хиндэж анзаарахт харгүй жирийн л охин байсан. Өгөөд хажуугаар тоохгүй өнгөрнө. Найзууд дундаа ч нэг онцгой хэмгүй. Бага байхгүй нь мэддэхгүй л амтан явдаг байлаа. Ийм байдлаасаа бол сэтгэлээр их ундаг байсан. Гэхдээ хамгийн сайн их сургуульд орох бол миний зорилго байсан юм. Урдаа зорилго тавьсан л бол би заавал түүндээ хүрч байж санаа амардаг зантай. Гадаад байдалдаа санаа зовхоос илүү эхлээд хүссэн сургуульд орох нь хамгийн ихний мөрөөдөл мань байлаа. Тэгээд их сургууль тэнцгэл юм бол гоо сайхны мэс засал хийлгэж болно гэсэн зөвшөөрлийг аав ээжээс авсан юм. Тэд маань ч зөвшөөрч намайг тэмцсэн. Гэр мөчөөс хойш би хамаг чадлаараа шалгалтандаа бэлдэж эхэлсэн. Намайг яаж шаргууг хичээж бэлдсэнийг аав ээж маань мэдэж байсан болохоор сургуульдаа тэнцэхэд надаар маш их бахархсан. Гэтэл би мөрөөдөлтөд хүрэхэд хол хിവэрэй л байлаа. Дахиад 2 асуудал миний өмнө байсан юм. Эхнийх нь миний нүур царай. Тийм болохоор би нүдэндээ давхраа хийлгэж, хамраа өндөрлүүлээд нүрээ V хэлбэртэй болгох мэсэлд орсон. Хүмүүсийн хөөрхөн гэж боддог бүхэл ямыг хийлгэсэнтэй. Мэсэслийн дараа би шал өөр хүн шиг харагдах бол харин дараа намайг хамгийн ихээр зовоодог турах гэсэн асуудалтайгаа нүур тулах хэрэгтэй болсон юм. Яагаад гэвэл царай маань хөөрхөн босон ч гэсэн би таран хിവэрэл байсан болохоор хинч намайг хөөрхөн гэж харахгүй байлаа. Хөөрхөн байхын тулд туранхай байх ёстой гэсэн нийгмийн тогтсон ойлголтоос болоод тэр их сургуульд хийх өгөөд тарганаас минь болж доогөлдөг хിവэрэ бандагараал гин бүдүүн гахайл гин миний бүр гар хүлэгч тарган гэж шоглцгоно. Найзууд маань бид нар зүгээр л тоглож байгаамаа битгий тоо гэдэг байсан ч цаг хугацаа өнгөрхийн хэрээр би нэгэнд өөртөө итгэх ямар ч итгэлгүй өөрийгөө хүн гэж тоохоо болсон байсан. Тийм болохоор би туранхай л болох хэрэгтэй байлаа. Тэгээд онлайнаар дасгал хийх видео үзэж бүхэл зуны жингээ хасгаж зориуллаа. Эхэндээ би туйлдтлаа ядарч бүх бие минь өвдөж байсан. Бууж өгмөрч үе зөндөө байсан. Гэхдээ Instagram дээр гоё биетэй хөөрхөн охтыг байнга харж өөрийгөө зоригжуулсаар хэрвээ би тэднэр шиг харагдах юм бол хүмүүс намайг анзаарна. Хүссэн хувцаач өмсөж чадна. Гэхдээ хамгийн гол нь миний биеийг гойчилж байсан хүмүүст тэдний буруу байсныг харуулна гэж бодож байлаа. Зуны амралт дуусч хичээл хэлэхэд би жинхэнэ од болдгийм байна. Охид атаархсан харцаар харж хөгөөд утасны дугаарыг минь зогсоо зайгүй асуух боллоо. Хувцснууд манд жижигэрсээр. Гэтэл бас хангалтгүй санагдаад болтгоо. Миний нэр сургуулийн танилцах үдшлийн хатан хаанд нэр дэвшээд ялахгүй байх үедээ гэж санаа зовж эхэлсэн. Би маань төгс сайхан болсон гэдэгт итгэхгүй хിവэрэл байлаа. Хичнээн дасгал хийгээд хангалттай гой болохгүй юм шиг санагдсан. Тэгэхээр нь би хоолны дэглэм барьж эхэллээ. Хоолоо хасч юу идэж байгаагаа илүү шилж голдог болсон. Үр дүнд нь дасгал хийснээс ч илүү хурдан турж байлаа. Хүмүүс надад чи бүрхэд туранхай байна гэж хэлж байсан ч би итгээгүй. Би тийм туранхай биш ээ. Хүмүүс юу яриад байгаа юм бэ? Мэдээж би сургуулийнхаа үдшлийн хатан хаан боллоо. Үүний төлөө би маш их хичээсэн. Хүн болгон надад баяр хүргэж байсан ч би илүү их хичээх ёстой л гэж бодож байлаа. Би тархан хിവэрээ болгоомжтой байхгүй бол би дахиад хинч биш болно. Би тасглаа илүү хийж хоолны дэглэмээ сайн барих хэрэгтэй байлаа. Тиймээс ганцхан оройч өглөө бас тасгал хийдэг болсон. Нүүрс ус юм уу, өөхтөөс агуулсан юу ч идэхгүй. Өдрийн хоолн зөвхөн жимс идэх юм уу, нэг сав сүү уун. Оройн хоолнд ганц стакан ус уугаал болно. Би гадаад төрхнөөсөө өөр юм бодгоо байсан байлаа. Хэрвээ би тасглаа тасалж жаахан илүү итгэл юм бол шууд л тархах юм шиг санагдаж байлаа. Харин энэ үед бигд минь илэрч байсан сонин шинж тэмдгүүдийг тоохгүй явсаар байсан юм. Сарын тэмдэг хэдэн сараар ирэхэ байсан. Үс маань их ихээрээ унаж байлаа. Үргэлж даарч арьс маань ихээр хууларч гуйж эхэлсэн. Дээрээс нь би хичээлүүдээ гүйцэх гэж зовж байлаа. Дөнгүүд маань чинч итгэмээргүйгээр хурдан доошилж муудсан. Маш олон хүмүүс намайг өөрчлөгдсөнийг анзаарч эхэлсэн. Намайг хитрхи туранхай байна. Өмнөх шигээ хөөрхөн байхаа болжээ гэж олонтоо хэлэх боллоо. Харин би үүнтэй эвлэрч чадахгүй хүмүүст уурлаж бухимдаж байлаа. Тэр үед би олон ч найзаа алдсан. Өдөр болгон уйлдаг болсон. Хүмүүс юу яриад байгаа юм бэ? Миний юун тийм туранхайгааг ойлгохгүй юм. Талент харахад би тархан хിവэрэл харагдаж байна. Тэд нар зүгээр л хатаархаж байгаа биз. Нэг өглөөс ирэхэд миний охин гэд ээж минь миний хажууд байж байлаа. Санаа зовсон гонхтой харагдана. Тэгэхэр нь эргэн тойрон харлаа. Яагаад гарт минь ийм олон тариа зүйлтэй байгаа юм бэ? Юу болсон юм бэ? Хамгийн сүүлд би дасгал хийж байснаа санаж байна. Намайг хоолны дуршилгүй болох эмгэг өвчнөдэй гэж оншилсан байв. Итгэж чадсангүй.
Гэвч би минь муу байгаа надад мэдрэгдэж байлаа. Учир нь би хэвийн хоол идэж чадахгүй болж 3 сар хооллохоос өөр аргагүй болсон байв. Тэгээд нэлээд хэдэн 7 хоног эмнэлэгт хэвтсэн юм. Сургуулаасаа гарахгүй болохгүй болж ээж минь намайг асрах гэж ажилласаа хүртэл гарсан. Түүнээс хойш 1 жил өнгөрч би одоо бүрэн эдгрээд сургуультай эргэж орлоо. Би хүмүүсийн бодол үнэндээ ямар өчүүхэн үн цэнтэй гэдгийг ойлгож авсан юм. Хамгийн чухал зүйл бол гэр бүл. Найз нөхдөөсөө авч байгаа тэр хайр. Гэхдээ бүр илүү чухал нь өөрийгөө хайрлах хайр юм. Би бол би өөрийнхөө байгаагаараа л хөөрхөн. Тунхаа байх талаар нийгмиг ямар нэг трендийг дагаж дуурайх ямар ч хэрэггүйг ойлгосон. Яагаад надад зөвхөн миний гадаад үзмжинд хайртай хүмүүс хэрэгтэй гэж? Энэ хүртэл би ийм урт замыг тууллаа. Миний түүх надтай адилхан байдалд орох гэж байгаа хүмүүст сануулга болж туслана гэж итгэж байна.